За энд нэг юм түүх байна. Одоо гадаа дотоодгүй л болдог юм байна. Одоо чи ч бас онгоцоор нисч үтсэн. Би ч нисэж ийсэн. Тэгээд энийг юм гадаад залуугийн сэтгэлийг би уншиж өгнө гэж бодоо. Энэ захин орчиноос нэлээд хандлт авч ийн л да. За тэгээд энэ залуу болохоор юм хүүхдэд ирсэн эмэгтэй зургийг оруулснаа. За би хүүхдээ ээжэд суудлаа өгөхөс татгалцсан. Одоо хүн бүр намайг сэтгэлгүй гэж бодож байна гинэ. За онгоцонд юм уу тий? Тэгээ онгоцонд. Тэгээ би тэр суудлын төлөө нэмэлт мөнгө төлсөн. Энэ удаан нислэг байсан бөгөөд би тусгаалсан урд хэсгийн хонглын хажуугийн суудлыг захиалсан. Учир нь хөлөө сунгах, буухта хурдан гарахыг хүссэн. Би өндөр биетэй хүн. 10 цагийн турш голын суудал хавчуулагдсан жихэн там шиг сонсогдож байсан. За онгоцон суух үйл явц хэвэн явж байлаа. Тэгтэл нэлэх хүүхдээ тэрсэн эмэгтэй миний хажууд ир зогслоо. Уучлаарай гэж тэр хэлв. Нөхрийнхөө хажууд суухын тулд та надтай суудлаа солиод өгч чадах уу? Би 32-ын Б судал байгаамаа. Би түүний суудлын дугаарыг харлаа. Арын игнээр байрлах голын судал байв. Би уучлалт хүсээд өөрийнхөө суудлыг хадгалахыг хүсэж байгаагаа хэлв. Тэр их дуугаар санаа алдчих. Өө за тийм үү гэж хивнэв. Түүнийг тойрон суусан хүмүүс сонсоор тийм чанга байсан. Зарим зорчигчид над руу дургуутсан харцаар харав. Нэг нь бүр их чинь хүүхдтэй шүү дээ хөө гэж хэлвэнэ. Гэхдээ би байр суурин дээр үлдсэн. Бас нэг зорчигч ингэж хэлсэн гэж. Хүүхдтэй хүн шүү дээ наа чи гэж. Би төлөвлөж нэмэлт төлбөр төлсөн. Харин тэднийг зэрэгцүүлж суулгаагүй нь миний буруу биш. Нисэг багийнхан намайг суудлаа солихыг албатаагүй ч нислэгийн турш уур амьсгал таагүй байв. Газар дах үед тэр эмэгтэй нөхөртөөгөө ярилцаж байхыг би сонссоо. Зарим хүмүүс үнэхээр сэтгэлгүй юм. Одоо би эргэцүүлж байна. Би үнэхээр буруутай байсан. За, юу бодогдож байна? Одоо юу гэдгийг тухайн надад бол шууд анхны мэдрэмжээр бол буруугүй баха. Яа тэгэл энэ хүн чинь өөрөө нэмэлт мөнгө өгөөд байна, төлөвлөчөөд байна одоо тийм ээ. Тэгэхээр энэ хүний бас тав тухыг хангах үүрэгтэй шүү дээ энэ онгоц чинь. Дээрээс нь энэ чинь өөрөө мөнгө төлсөн хүн чинь өөрөө яахаа, суудлаа яахаа бол өөрөө шийдэх ёстой. За гэхдээ энэ эмэгтэйг харлаа та зургийг яг их л сандарсан жаахан нялх хүүхдтэй учраас их давчидсан дээрээс нэг тухгүй явж байгаа шууд харагдчихлаа тий зурган дээрээс бол. Гэхдээ одоо тэгээд хэцүү юм одоо юу гэж тайлбарлаа. Энэ эмэгтэй тэгээд яг нэмэлт мөнгө өгөөд адилхан тэр суудлаа авахгүй яасан юм бол. Харин одоо бид нар чинь онгоцны буудалд эрт очих хэвээр шалтгаан чинь суудлаа зөв бичүүлэх шүү дээ тий. Тэгээ энэ хүн бол бүр эрт ингээд одоо хамгийн зайтай суудлын уртлын суудлыг гэдэг чинь угаасаа хөл айгуу том зай дэлгэгдэж сууж болдог шүү дээ. Урдаа сандлагч учраас. Тэгээд би яг ийм юмтай тохиолдчихсон. Тийм. 2012 онд Японд нисэж хахад. Би ингээд хүүхдтэйгээ нөхөртэйгээ хамт сууя гэд. Тэгээ би суудлаа өгсөөгөөд хойшоо суусан. Тэгээ хоёр юм том биетэй хүний хажаасан, уран том биетэй хүн болсон. Тэгээ амар тохгүй явсан л та. Чи бол суудлаа тавьж өгсөн байх нь шүү дээ тий. Аа. Тэгээ өгсөнд бол харамссан. Харамсан. Маш тохгүй нислэгийн тохгүй л явсан байх л та ойлгомжтой. Японч юм бол яг ойрхолтод ихтэй бас 5 цаг шүү дээ тий. Бас хэцүү шүү. Энэ гэхдээ хувь хүний хариуцлагын асуудал юм шиг тий. Мэдээж нялх хүүхдтэй байгаа бол урдчлаад одоо билет авахтаа би бага насны жаахан хүүхдтэй ингээд одоо тий урд талын суудлын муу цонхон талын суудлын надад бичиж өөрөө ч хийдэг юм ингээд өөрөө бас хариуцлагатай байгаа тав тухай бас хангах тал дээр нь анхаарах хэрэгтэйсэн баг тий. Эсвэл ингэж болно шүү дээ. Нөхөр нь суудлаа хойно суучаад 32-ын биегийнхаа 33-ын бие 32-ын аад нь ч юм уу сийд нөгөөд тэр хүнийг урагшлуулж явуулах хэрэгтэй. Нэвтрүүлгийн хамтрагч Анар Жимсний бөөний төв. Хүмүүсийн сэтгэлдлийг уншиж байгаа. За хамгийн их лайк одоо буюу хамгийн их хандлт авсан хүний сэтгэл ингэж байна. Тэр эмэгтэй хүүхдтэй байхыг сонгосон. Гэхдээ чи өндөр байхыг сонгоогүй гэж. Эрэгтэй хүн байна л та. Эрэгтэй хүн чирний иймэрхүү хүндээ эрэгтэй өмөрдөн шүү дээ. Маш яжилсан маягаар өмөрсөн биш үү те. За хоёрт хамгийн өндөр сэтгэл авсан сэтгэл нэг чи эмэгтэй хүн байна. Яагаад тэр эмэгтэй нөхөр нь огт юу ч тоогоогүй юм бэ?
Тэр нөхөр нь ерөн зүгээр тийм эмэгтэйгээс хол эхнэр хүүхдээс хол байх юм шүү. Асуудлаа өөрөө шийдгээд үү тий. За дараагийн хамгийн өндөр сэтгэл нь ингэж хандлттай сэтгэл нь чи юусоо буруу зүйл хийгээгүй. Тэр нөхөр нь бол одоо суудлаа хам захиалах үүрэгтэй байсан. Хүүхдээ оролцуулаад тэгээ энэ бол эцэгийнхэн үүрэг. Тэгээ суудл нэгэн захиалсан бол төлөвлөснийхаа дагуу л явах хэвээр чиний буруу байхгүй шүү. За тэгээд одоо дараагийн бас өндөр сэтгэлтэй хандлттай сэтгэл нэг чинь тэр эмэгтэй нөхрийнхөө хажуу суухыг хүссэн. Тэгэд нөхрийн хажуу суухыг илүү мөнгө төлөхийг сонгож болох байсан. Энгийн комментууд байгаа шүү дээ. Энгийн сэтгэлдлүүд манай монголчууд бас нэг иймэрхүү юм дээр ингээл эмэгтэйг нь ерөн жоохон өмөрөх гэдэг талтай шүү дээ. Тэд уянгалаа шүлэг мүлэг дэвсээл те. Тэстэ нөгөө зулаагаа гიშгэж гарч ирсэн ангир орго хөхөөлж өсгсөн ээжигээ бодооч чи идрэл те. Ялах хөхтэй хүнийг чи хөндлөө чигээд л. Яг энэ сэдвэр кино хийсэн юм байна. Бүр кино хийх юм одоо том үйл явдалсан байж тээ. Олон харсан байж тээ. Миний уншаад байгаа сэтгэлүүд нь шүү дээ. Хамгийн бага нь 1300 лайктэй готлоо. Сэтгэгдэл үзэх үү? Тэгэхээр чинь бүр амар өндрийг авсан байна. Тэгээ энэ тухайн олон ангит кинон дэр нэг анги дээр нэг зүрлээд нэг тарган залуу цогны талдаа суудсан. Хажууд нь болохоор хүүхдтэй нэг эмэгтэй суудсан. Уучлаарай хоёлаа боломжтой судлаа солио тэхүү миний хүүхд цонхоор юм хармаар байна гэдэг. Тэгс нөгөө залуу ингээд 100 шидчихсэн та. Ингэж ингэжсэн та. Би тусалмаар байна. Гэхдээ би бас хорвоо ертөнц ингэж явдггүй шүү. Дүрм журм гэж байдгийн шүү гэдгийг танаа хүүхдэд үлгэрлэмээр байна гэж. Тэгээд ухаалаг хариулт гэсэн. Тэгээ ээж уурлаад юу яриад байгаа юм бэ өгш чи жигнэс яриад байгаа юм гэсэн чи нөгөө чи хөвчөө зөв юу сонсоо юм шиг цаашаа хараас очиж. Бүх хүн л одоо тэгэл хууль дүрм журмдаа захирагдсан шүү дээ тий. Тэгэхээр чи одоо ингээд онгоцонд болдог ийм асуудал төр бид нар одоо бас нэг жоохон хүлээцтэй ухаантай баймаар байна тий. Тэгээд ер нь бол хувь хүний хариуцлагын асуудал. Хүн болгон одоо өөрийнхөө нөхцөл байдлаа тааруулж одоо яадгийн тий билетээ яаж сонгох вэ гэдгийг бол өөртөө тооцоолж худалдаа авалтаа хийх хэрэгтэй. Ялангуяа ялах хүүхдтэй байгаад нөхөр нь бас их хэрчээг байна. За тэгэд би бол одоо ингээд нялх одоо энэ зурган дээр харахад бол баг нэг нас хүрээгүй хүүхдэл ах шиг байна те өөлгийдүүлж явж байгааг бодоход тэгэхээр бага насны хүүхдтэй онгоцоор аялах бол маш хүнд. Маш хүнд. Аавын оролцоол их чухал. Тэгэхээр нөхөртэй ам суух гэснийг ойлгож ин гэхдээ бас юмд хэмжээ хязгаар хэрэгтэй те. Нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Онгоцон дотор орж ирээ шууд гутлаа тайлаад өмдөө бүсийг дэлгээс олчтой амар юу тэр харсан уу Айрон Монголиор нисэж байсан нүү хаагуур нисэж байсан мэдгүй Монгол царайтай л хүн байсан заа гутлаа тайлцсан подолко тайлцсан тэгээ хөрхрээ онтчих тэгээ хажуу сууж юм бит амар тохгуурцсан заа тэгээ бичлэгийг онгоцны стюардсын дуудаад уучлаарай би энийг яахсан бол гэсэн нөгөө стюардсын бас тэгээ гайхацсан стюардсыг шокд очиж байгаа хүн онгоцон дотор шалдан байвал яах вэ гэдэг Португал байхгүй байгаад тийм шүү дээ. 50-т бол яах вэ? Архи ууд яах вэ? Зэвсэг авч орж ирвэл яах вэ? Тэр Португал байгаад байна. Тэгс чинь нөхөө онгоцны стюардс нь гайхацсан. Тэгээд миний амьдралдаа самын дохгүй аялалгээ тэр бичлэг болгоо оруулсан. Хүмүүс тэр доор нь Монгол хиттүү гэл баахан хил ам болж ил. Тэгээд ямар бүдүүлэх юм бэ? Ямар зарим манай Монгол залуус ингэж өмөрч чиг можик ах маань. Бүдүүлэг байдлаа мужик гэж одоо тий категорид оруулах гэж байгаа л үгүй шүү. Стон нөө шүү тий. Одоо жишээлбэл нөгөө нэг зарим оронд чинь цэжээ нүцэглэх манайхан ч бол одоо тоохгүй шүү дээ тий. Гэтэл цэжээ нүцэглэх ч юм уу нүцгэн явахад шууд баг бэлгийн хүч хэрхийлэл үзүүлж ийн гэж бэлгийн дарамт үзүүлсэн. Тийм бэлгийн дарамттай гэж үздэг шүү дээ. Олон нийтийн газар нүцгэн явж шууд цагтаад удаа. Тийм шүү дээ. Японд ч юм уу. Японд ч бүр гудамжинд хувцас илж болохгүй шүү дээ. Хатууд өрөмтэй тий. Хувцас илж байгааг харахад юм шууд цагтаад удаж гэдэг. Тэр энэ онгоц нийтийн тээвэрт явахныг бас сэтэл нэг журамтай дихтэй нийтээсээ суралцаад гоё юмар байна те. Одоо би богоонд гэж тийм амар зэрлэг балмад бүдүүлэг үйлдэл үзүүлдэг гэж санаж байгаа болохоос онгоцонд одоо бүр ийм болцсон юм уу? Одоо энэ ч одоо арайчтэй бас те. Нэвтрүүлгийн хамтрагч Анар Жимсний бөөний төв. Японд
цагаан будаанаас болоод сайд нь будаа болсон байна. За. Цагаан будаанаас болж сайд нь будаа олсон гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө нэг санжино нөгөө нэг ган хоёг ардын ган хоёг талхны үн мэдэхгүй байснаас болоод нэлийн шүүмжил төртөж хошигнлын байгуулж исэн шүү дээ тий. Тэр шиг яг өнөө Японы сайд нь тий будааныхаа үнийг мэдэхгүй байснаас болоод ёс зүйгүй үйлдэл гаргаж тэр түүндээ хариуцлага хүлээгээд өөрөө сайн дураараа огцорсон байна. Хошигнол хийсэн гэсэн үү? Би нэг альтаарсан чинь нэг айгүй зохимжгүй юм хийсэн гэж өөрөө тайлбарлаад амар хэл мэдээлэл ингээд бүчсэн. Нөгөөдгий чинь ингээд нөгөөдгий гоё инээгээл толгой бөхийг бол ингээд би огцорлоо гэл. За тэгэд яасан гэсэн чинь нөгөө Японы хөдөө аж ахуйн сайд Такуэто өнгөрсөн ям гарагт сага мужид болсон уулзалтын үеэрээ би будаа худалдаж авч үзээгүй. Дэмжигчид маань бэлэг болгож хангалттай хэмжээний будаа надад өгдөгөө. Оо авилгачин гарна шүү дээ. Яг го будааг Японд л авилга гэж тооцдог л дээ. Авилгачин гишүүн маань одоо тий авчдаг энэ төр гэж хэлж яага болов. Хамаатнууд өгдөг ч гэдэм юм уу тий. Дэмжигчид байх тий. Наа чи нөгөө зүйдээ ярих чи хулгайгаа ярина гэдэг нь болсон юм шүү. Тэгээд энэ огцрох төргсөн. За тэгээ Японд будааны үн өнгөрсөн жилийнхээс 2 дахин өссөн ч иргэдийн орлого нэмэгдээгүй. Нөө инфляц нэмэгдсэн л байна тий. 2 дахиа. Тэгэхээр ч одоо намайг сайн өнгөрсөн жил очих чинь 1800 авчихсан гэж 3600 төгрөг. Ер нь тий би бас сая жил хүрээгүй байна. Ирээд энэ Монгол ирээд тэгэхэд намайг нааша ирэхээс өмнө бол хамгийн хямд будаа нь 2400 таа. Хамгийн хямд гэдэг чинь л одоо муус ортол шүү дээ. Тийм татвар нь 2400 таа. Тэгээд дунд чинь бол 3600 таа байсан. Яаж амьдрах юм бэ тэгэхээр чи сар чинь доороо 60 кг будаа шүү. Тийм шүү дээ. Тэгээ 36 мянган yen зүгээр л будаанд явчих юм уу? Тэгээ нэг хүний цалин 150 60 мянган yen. Тэгээд цалин нэмэгдээгүй. Ганц будаач биш. Ер нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ер нь бүгд өссөн. Будаатай айлтал найз болох цаа гэж ирчтэй. Улс төрчнөр бас иймэрхүү гадаадын жишээнээс суралцмаар байна тий. Харин тий. Тэгээд энэ ёс зүйгүй хэлсэн үгэндээ хариуцлага хүлээж өөрөө сайтын судлаа хүлээлгэж өгөөд тэгээ би будаа алчихлаа жинхнээсээ гэж одоо хошигнсан байна л да нөгөө иргэдэн. Тэгээд Японы иргэн 31 настай Мемори Хигучи гэж зүгээр энгийн иргэн улс төрчид хүнсээ цуглуулгаар дэлгүүр явдаггүй учраас будааны үнийг мэдэхгүй үнийн өсөлтийг ойлгохгүй штэ. Үн энэ чигээрээ нэмэгдсээр байвал манай гэр бүл идэх будааны хэмжээгээ багасгахаас өөр аргагүй шүү дээ гэж BBC-д ярилцлага өгсөн байна. Яг наад чи ер нь үеийн үед улс төрчнөр унаадаг асуулт чинь байхгүй өргөн хэрэглээний барааны үн асуудаг. Тэгээ жаах дэлхийн 2 дугаар дайны дараахан баха Winston Churchill их Британий ерөнхий сайдыг сэтгүүлчтэй барьж яваад за талхын үн хэд байгааг та мэдэж гинэ гэдэг. Тэс нөгөөт нь бас сэргэлэн шүү дээ Winston Churchill гэдэг чинь те Sir цолтоо одоо ноён цолтон шүү дээ. Би талхны үнийг мэдэхгүй. Яагаад гэвэл миний эхнэр өдөр болго надад шин талх барьж өгдөгөө гэж хэлсэн гэж. Яа. Үнэхээр оновчтой бас хариулт өгсөн байж тээ. Тэгээ эндээс эхлээд ер нь энийг Churchill-ийн номлол гэдэг. Улс төрчнөр мэдэх ёстой зүйлсэн чагсаалт гэж байх ёстой гэдэг. Тэгээ тэрнээс хойш дэлхийн өнцөг болон бүрт улс төрчнөр өдөр болгон өргөн хэрэглээний багааны үнийг хараасаж идэх болсон. Ийм сэргэлэн байж чадахгүй бол тэгээ манай ган тодлох ган хоёрыг нэг ардын ган хоёрч дид сайд байхдаа тийм асуулт нь ороод тэгээд замлан дууссан шүү дээ. Улс төрийн замлан. Тэгвэл тэр чинь талах 1000 төгрөг гэдэргээд баларсан шүү дээ. Дараа нь тэр бүр өрөөний талах байсан эднэр. Ер нь тэгээд мэдэхгүй бол баг мэдэхгүй гэд хэлчихгүй бол бүр өөрийгөө байдалд оруулчих тийм шиг байна тийм. Бас мэдэхгүй гэсэн энэ нөгөөс нөгөө гарцгүй асуулт байхгүй. Зөв хариулт байгаа. Бусад бүх хариулт нь буруу болчихдог. Мэдгүй гэсэн ч бурууд нь буруу тааж хийсэн ч бурууд нь өөр ямар нэгэн юмар болзааруулсан ч бурууд нь тэгэд энэс чи хойш ерөөс улс төрч чи өдөр шөнөгүй сонио уншдаг болсон гэдэг. Хин надаас ирээд одоо юуны үн асуучих болоо сам бокны үн асуучих болоо гэл тээ. Нэвтрүүлгийн хамтрагч Анар Жимсний бөөний төв. Саваагүй тэр бомтны сайхан хооллолт гинэ. За.
За энэ яаж байгаа гэсэн чинь Warren Buffett гэдэг хүн байдаг. Америк нэгдсэн улсад амьдардаг 94 настай. Энэ хүн болохоор одоо хөрөнгөний лавны 250 тэрбум $1 өргөдөө. Дэлхийн хамгийн баян хүний жагсаалтанд сүүлийн 25 жил 30-аад жил ихний 10 ус бууж үзэг юм. Хувьцаа хөрөнгөний зах зээл дээр ажилладаг. Microsoft-ийн 49%-ийг эзэмшдэг. Одоо McDonald's хувьцаа эзэмшдэг, өөр юу хувьцаа эзэмшдэг лээ. Тэгээ нөхөр за ингэ чинь Warren Buffett болохоор 94 наслахтай шүү дээ. Хамгийн сонин McDonald's-оор хоолдог гинэ. Юу гэсэн ер нь банк хэрэгэлдэг гэсэн үг юм уу? Одоо юм хоёр гамбургерний мах орцсон юм гамбургер үүдэн шүү дээ. Одоо японоор бол юу гэж ярьдэн шүү дээ. Big Mac гэж ярьдэн шүү дээ. Тэр шиг тийм McDonald's-ын бүргэрийг колотой ууч хоолдог. Тэгээ яг McDonald's-ын бүргэрийг л иддэг юм уу? Тийм McDonald's-ын бүргэр иддэг. Банк. Тэгээд 94 наслсан. Тэгээ нөхөр одоо ч амьд байгаа л та. Тэгээд сэтгүүлч нар ингээд гайхаад асуусан чи ингэж хариулсан гинэ. Хүү амын донд хамгийн бага нас оролтын түвшинтэй нас бол гэж шүү. 6 нас. 6 настай хүүхэд улс оронд өхлийн хувь хамгийн бага байдаг гэж. Тэгээд би 6 настай хүүхдүүдийн хоолтын аргаар амьдэрдэг юм аа гэж яриасан. Ямар сонин хариулт вэ тий? Сонин байгаа шүү дээ. 6 настай хүүхдүүд ингэж хоолдог учраас тэд нар өгдөггүй маа гэдэг байгаа. Харин тий. Одоо ингэж хошигнжил байгаа юм л та. Тийм байна тий. Гэхдээ маш сонин хариулт биш шүү. Яагаад гэхдээ яг бодит кейс дээр 94 наслсан гэсэн шүү дээ тий. Мөнгөнхээр McDonald's эзэрээд 94 наслна гэдэг бол жоохон гайхаад л наа чин зүгээр биш шүү дээ тий. Гэрийн үйлчлэгч тоогоочороо одоо эрүүл эко бургер хийлгэж чи тэрийг одоо McDonald's шиг амттай хийлгэж иддэг байсан юм болов уу? Дональд Трамп шүү дээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч бас ингэж хоолдог. Төргөө олоороо. Тий энэ одоо юу юм шиг юм. Миний ойлгож байгаа заяа. Чи орой хоолндоо куки бичээ. Чипс идэх гэж. Энэ Warren Buffett. Дональд Трамп ч одоо 80 гарцсан шүү дээ. Яагаад ингэж урт наслаа та нэгдүгürt ийм юм бэ? Удам. Угс урт насалдаг удамтай. Хоёр дахь юм бол энэ хүмүүс эрүүл мэндийн үзлэгт байнга хамрагдчихдаг. Тэгээ одоо ингээд сахартай болохоос сэргийлдэг. Эмийг бол тогтмолуудыг эмнэлэгт байнга хяналтанд байдаг. Гурав дахь юм бол хэтрүүлж иддэг. Яг л өдрийн нэг кола нэг одоо McDonald's идээд тэгэл бос цагууд нь ингээд мараг бацаг барих ашиг юм ааштай. Нөгөө яг өдөрт авах хэрэгтэй килокалорид яг ингээд тогтмол тааруулаад байхаар бас гайгүй байгаа юм. Дээрээс нь нөгөө нэг тэд чинь мөнгөтэй улсууд учраас одоо өдөр болгон айг бол бараг л одоо тий үзлэгт хамрагдаад хэрвээ нэг жаахан юм болохоо байх гал барн эмчлүүлээд л одоо эсвэл одоо тий өрчлөн сэргийлж одоо тусал тарай витамин ийм одоо тий суплемент одуудыг сайхан хэрэгэлдэг бол байгаа л та тий. Тэгээд Warren Buffett чи шүү. Warren Buffett ерөөсөө фитнест явдаг. Дасгал хийхгүй. Дасгал хийдэг. Марафонд орж үзээгүй, юм өргөж үзээгүй гэж. Фүү шээ. Энд чи одоо бидний мөрөөдлийн амьдралаар амьдраад байгаа юм шүү те. Фитнест явахгүй ээж одоо сайхан биетэй, чирэг биетэй, урт наслаад ээж болохоор байж те. Гэхдээ мөнгөтэй бол гол. Гол нь мөнгөтэй. Бидэрт бол хүртээлгүй юм байна те. Тэгээд Warren Buffett ингэж яах шүү. Өөрөө Instagramтай. Нөгөө X буюу Twitterтэй. Гэтэ тэрийг нь өөр хүмүүс ингээ админыг хийдэг. Тэгээ Warren Buffett штэ нөгөө юу барьдаг? BlackBerry утас барьдаг. Одоо ч гэсэн. Товчлорт утас. Тэгээд энэ их гоё хүн байгаа. Амар сонирхолтой. Тэгээд BlackBerry-гийн утсыг BlackBerry-гийн захирлаас нээлттэй хийж явах нь үгүй бэлгэн авсан. Бэлгэнийхээ утсыг. Тэгээ Warren Buffett хизээш гадуур хоол тип өгдөггүй. Тийм үү? Хизээс хай үсээ айн ханд өгдөг. Тэгхийн баян хүмүүсийн нэг харамч хүн байх нэ тий. Харамчаар барах. Энэ хүний чинь амьдрал бүр ингээд. Гэхдээ бизнесийн салбарт бол чөтгөрөгдөг. Хувьцааны өсөлт уналт ямар компани ирээдүйд Microsoft 1980 онд дэлхийн оргил дээр гарны эдийн мэдээ 49% хувьцааг авцсан байхгүй чинь. Тэгээ Bill Gates 51% нээсэн шүү дээ. Энэ хоёр. Тэр чинь алсын хараамаараа тэр бизнесийн эдийн засгийн ухаанд бол төгсөрсөн амт. Тийм байна. Тэгээ хов хүн бол гэж байгаа тийм хэн.
Тэгтээ яах вэ? Би бол ингэж бодож байна. Жишээлбэл те хүн заавал сайн үлсийн аян хийх албатай биш. Дээрэс нь энэ хүн бол миний төсөөллөөр өөрөө ч гэсэн хүнийг хохироодог байх, хүнээс нэг тэгж одоо те завшаад байдаггүй байх. Яг л өөрийнхөө хувийн асуудлыг өөрөө шийдчихдэг. Тийм болохоор хүнд ч мөнгө гаргах дурггүй. Тэгэл одоо ийм байдаг ч те хүнд зээлэх дурггүй хүн жишээлбэл хүнээс зээл авах дурггүй ч байдаг. Одоо тийм баримтлагдаг зарчим энэ гэдэг ч те. Тийм л ах гэж бодод. Санхүүгийн асуудал. Warren Buffett-ийн юм шүү дээ. Өдрийн хоолнд гадуур одоо ингээ 2 удаа McDonald's орж хооллоод зарцуулдаг мөнгө нь шүү дээ. $6. Тэгэл болоо. Мөнгө химнээд арай төргөөл идэд юм шүү дээ. Мөнгө өмнөх гэж төргөөл иддэг болоод 1958 оноос хойш тасралтгүй McDonald's гэж. Яана. Хорглоо тоолсон баян гэдэг чинь энэ шүү дээ. Яг л тип бүгд чинь энэ байна. McDonald's тип бүгд байхгүй. Өөр ресторануудыг одоо нэг том өндөр төрлийн ресторан бол тип өгч. Тоогч үйлчлэгч эдэртэй ресторан бол өгдөн шүү дээ. Энд чинь зүгээр машин дагаж очоод юм аваад тэгэл ингээ аваад өгдөг гэж байгаа байхгүй. Одоо захиалах тоол моол захиалвал тип өгнө шүү дээ тий. За сони юм байна. Гэхдээ би нэг юм бодчихлоо. Дандаа төргөө оол иддэг ресторанд тип өгдөг, ресторан ордгоо бол одоо ихнэр нь үнэхээр жоохон сэтгэл дундуурхаа амьдрдаг бүсгүй байгаа хаа тий. Тэгээд энэ хүн өөрөө ч амьдралдаа сэтгэл хангалуун юм удаа л имээр юм байна. Гэтэ одоо яах тэгээд сайхан өөрөө бол сэтгэл хангалуун бах өө. Наад чи одоо бүр амьдралынх нь хөвшил олцсон юм чи харин ч мөнгө хэмнэж байгаа баярлалаа. Гоё юм ингэж өөрийнхөө хөрөнгө оруулаагүй юмнаас юм бодолтож авдаг гэж. Хөрөнгө оруул зөв. Одоо ингэж яах. Өөртөө хөрөнгө оруулах гэж Хайнц кетчуп хэрэгэлдэг. Яг тэгэхээр Хайнцд хөрөнгө оруулсан. Тэгэхээр өөртөө л ер нь хөрөнгө оруулж байна. Өөрийнхөө мөнгийг эргэлдүүлж байна. McDonald's хөрөнгө оруулсан учраас McDonald's-аас л иддэг. Хэнээр өста ахтар бас санхүүгийн сахилгатыг болоо жинхэнэ нарийн чад цагтах хүн бай тээ. Жишээлбэл энийг яг том зургаараа үзэх юм бол нөгөө нэг Япончууд жишээлбэл нөгөө нэг дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг л өөрсдөө дандаа яг ингэж мөнгө дотроо эргэлдүүлэхийн тулд хүнсний бүтээгдэхүүн авдаг. За тэгээд импортоор орж ирээ барааг бол барагтаа бол авдаг. Тэднийг дандаа жуулчид муучид. Тэгээд ер нь бол нуудаг тээ. Өрөө иргэлийн бараануудынхаа дундаас бол айгу зайдуу тавьчихна. Эсвэл тусдаа дэлгүүр болгох чинь тээ. Ер нь сникерс дээр холдохгүй шүү дээ тийм амархан тий. Тийм шүү дээ. Тэгээ солонгос жишээлбэл бараа мараа гэхэд дэлгүүрт нь бараг байхгүй тусдаа зүгээр солонгос барааны дэлгүүр энтер байж идэг. Тэгээд тэндээсээ солонгос юм идмээр байгаа бол авдаг гэх юм уу тий. Яг тэр шиг юм биш үү бас ер нь. За одоо тэгээ дэлхийн амын баян харамч хүн хэр урт насалж одоо энэ амьдралыг хамгийн муу хоол иддэг хүн шүү дээ. Тэгээд бас тий. Тэгээ сонирхолтой л юм тий. Харин чи яг юу гэж бодож чинь чи жишээлбэл McDonald's дуртай шүү дээ тий. Тэгээ чипсэнд дуртай, колан дуртай гэд. Тэгээ чи одоо хүн хөтлөө ер нь энийг авууж идэл хэрэглээл явна гэж боддог. Үгүй готоо байсан. Одоо эрүүл хоолт хөдөлгөөн ингээд торхыг хичээж байгаа. Тэгвэл Warren Buffett бол одоо онцгүй муу гэж үзэж байна уу чи? Нэмэ гэж үзэж байна. Энэ хүн ч одоо урт наслахаар баян юм ч одоо би ядуу юм ч одоо. Зам замаал хөөдөө гэдэг шиг үү? Ховд тавьсантайгаа эвсрий та гэдэг шиг үү? За нэвтрүүлгийн хамтран ажиллагч Анар Бөөний жимсний төв та бүхэн 80-6 утсаар хүссэн жимсээ гэртээ хөргүүлээ аваарай. Очиж авахыг хүсвэл Баян зүрх дүүргийн автоончлооны төвийн чанга хартанд байрлаж байгаа юм байна. За энэ дөрөв нэвтрүүлгийг өндөрлүүлэх байлаа. Хөгжил телевизийн хамтдаа яриа нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхний өнөөдрийн ажил үс гээлэг бүтэмжтэй сайхан байх болтугай дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчтэй Хөгжил телевиз хамтдаа үжээ.